Анхаар их орончдыг хэлбэгдүүлэхийг эсэргүүцэж байна. Сэтгүүлч мөхөөрийг судал. Сэтгүүлч мөхөөрийг судал. Сэтгүүлч мөхөөрийг судал. Эх орончдыг хэлбэгдүүлэхийг эсэргүүцэж байна. Сэтгүүлч мөнхөөрийг судал хэмээн дуу нэгтэйгээр шаардах энэ хүмүүсийн шаардлагыг ингэхэд хэн биелүүлэх вэ? Монголын төр үү? За тэгвэл Монголын төр юу вэ? Төр гэж ер нь юу вэ? Төрийн тухай ямар тодорхойлт байдгийг мэргэд энэ талаар юу хэлсэж байсан талаарх дараах ярианд анхаарлаа хандуулна. Төр гэдэг ойлголт бол ийм засаглал ширээ сандалтай ийм хүн ийм энэ бол монголчуудад бол шал ондоо хийсээр ойлгох. За тэгэхээр Монголын төр бол ширээ сандлын ойлголт огтоосон биш юм байна. Монголын төр домогт оршдог юм байна. Монголын төр бол мөнх тэнгэрийн хүчин юм байна. Хегел тэгээд байгаа. Төр гэдэг бол арт түмний сүнс юм шүү гэдэг. Тухайн үндэсний сүнс юм шүү. Тэгээд тэр сүнстэй болж тэр үзэл санаа энэ дотор арт түмнийх нь оюун ухаан дотор амилдгийн шүү гэдэг. Бодиттой болдгийн шүү гэдэг. Хаана байна вэ гэхээр зэрэг энэ дотор байх юм билээ л дээ. Хүмүүсийн толгоон дотор үзэл санаа. Тэгээд тэгснээрээ тэр үндэстэн хүчрэх болж явах нь шүү дээ. За тэгвэл их сэтгэгч Гегелийн тодорхойлсноор төр бол арт түмний сүнс юм бол арт түмний оюун ухаанд амилж бодиттой болдог үзэл санаа юм бол Монголын аврах агуу хүслийн дор нэгдсэн эдгээр хүмүүс нь өнөөгийн хүн төрөлхтний хүссэн хүлээгчийнхэн төр ажээ. Монгол улсын иргэн болсон та бүхэн маань өөрөө хийж байгаа төлөө тусгаар тогтнолоо баталгаж өөр хүмүүстэй гიშгэх газартай нуух устай өдөөхийн төлөө өнөөдөр та бүхэн хүрэлцэн ирж тамга өргөх гэж байгаа. Өөр ажижийн өмнөөс баярлсан талархсан илэрхийлье. Монгол улсын тусгаар тогтнолын төлөө иргэн миний бие урахгүй мохрохгүй мохохгүй гэдгээ батлан награадж бай. Хегел их сонирхолтой. Тэр философч хүн одоо тэр шинж ухаанч хүн биш үү? Явсараа төрийн тухай ярихдаа тэр оюун санааны гэмээр спиричуал үгнүүдийг хайр гамгүй хэрэгэлсэн байгаа. Тэр төрийн хувьд энэ чинь явж ерөөсө бурхан юм шүү гэж гэх маягаар хэлсэн байна. Тэр бидний мөнх тэнгэрийг хэлээд шүү дээ. Төр хэмээх нь их сэтгэгч Гегелийн тодорхойлсноор бурхад тэнгэрийн хүчин юм бол мөнх тэнгэр бурхад сахиус нарын зарилгийг маш их бишрэнгүйгээр тосон авч уудан Монгол орноороо түгээн явж Монголын газар шороо Монгол оршихгүй хөх орт Монгол хүнийхэн халдашгүй дархан байдлыг халуун амиараа батлан дааж дархан цаазаан зарлан тухагласан тусгаар тогтнол хөдөлгөөний залуус болоод тэднийг дэмжигч эдгээр хүмүүс тэгэхээр домогт оршдог өнөөх төр байх нэ. Чигтээ Монгол амьд шүү. Дархан цаазад төрөөн цогцоож дахин сэргэн мандлын түүхэн эхлүүлж буй эдгээр хүмүүс нь өн эртний домгийг өдгөө цагт амьлуулж буй домгийн эзэд ирээдүйд домог болон мөнгөрөх жинхэнэ төрийн эзэд ажээ. За тэгвэл энэ хүмүүс жинхэнэ төр юм бол худал хуурмаг зөгдсөн өнөөгийн энэ нийгэмтэд шударга ёсыг тогтоож чадна гэсэн үг үү? Хэрвээ тийм бол яаж? Сэтгүүлч мөхөөрийг судал. Мөнхөөрийг судал хэмээн дуу нэгтэй шаардах эдгээр хүмүүс өөрсдөө жинхэнэ төр юм бол энэ хүмүүсийн хилэнг бадрааж эх орончдыг хэлмэгдүүлэгч тэд хэмбэ? Амьгүй албат. Амьгүй албат гэв. Амьгүй албат гэдэг нь юу гэсэн үг вэ? Юу гэчин аим шиг вэ? Энэ засгийн газар ерөнхийлөгч тэр бүгдээр огцрох хэвээр. Ингэж Монголын ард түмнийг доромжилж болохгүй. Энэ шүүх мөнх эн чинь зүгээр л албатууд болцсон байна. Амьгүй албат. Монголын хууль шүүхийн байгууллага өнөөдөр засгийн эрхэнд байгаа нам нийлж хагаад бүгд найрамдах одоо хятад ард улсын даалгавраар Монгол улсыг үндсэн хуультай тийм үү? Тусгаар тогтнолтой бүх юмтай хятадын хараат ус болгоцсон байна. Чимээгүйгээр энийг зарлахгүйгээр урвцсан байна. Үнэхээр урвцсан байна. Монголчууд их орноо өөрчлөх цаг болжээ. Юу 24 оны сонгуул яасан эсний үндсэн хуулийн өөрчлөлт. Тэр илүү тутам хайцгаа эхлээд их оронтой болъё. Монголын ард түмэн татвараас татгалзах хэрэгтэй. Бид нар ийм улсад татвар өгч болохгүй. Төр бол өөрийн гэсэн мөнгө байхгүй. Төр татвар төлөгчийн мөнгөөр амьдэрдэг.
А яагаад ард иргэд татвараа төлдөг вэ? Төрөө төвшин байлгыг өөрсдөө сайхан амьдралыг татвар төлдөг. Татварын үнц нь бол өрдөд энд байдаг. А гэтэл татвараар нь биднийг эх оронд манд доромжиж, дээрлэж, ялдаж байна. Тийм учраас Монголын төр өнөөдөр байхгүй. Нэрөөсөө байхгүй. Хятадын шууд даалгавраар ажилладаг болсон байна. Монголоос цалин аваад хятадын захиалгаар тусгаар Монгол улсын эсрэг шууд ажилдаг улсын хурал, засгийн газар, ерөнхийлөгч, ерөнхий сайд гээд одоогоор төр гэж нэрлэгдэх тэд ер нь хэн бэ? Энэ талаар одоогоос 10 гаруй жилийн өмнөөс мэргэд юу гэж хэлцэж байсан талаарх дараах харианд анхаарлаа хандуулна. Яг өнөөдрийн засгийн газрыг харахаар хүмүүс айгүй их мэдлэлтэй гэж буруу ойлгоод идэв. Өнөөдрийн засгийн газрын чи ямар ч их мэдлэлгүй зүгээр л татврын арга бай. Бидний төрөг нэрлээд байгаа тоглоомын засаглалт нь бол битүү их захгүй тийм хэрүүл. А яг буугаад энэ төмөө олонд ороод гэсэн гот юм уу тал тоосны дөрөв хоорондоо шүүх цагдаа болсон зүгээр өстө бүр нөгөө тэгээд нэг нэгэндээ нэг хүнийхээ ачаалаа өөрүүлэх гэсэн нүдээ ухаас буцахгүй тэмцэл ийм юмд бол авчиж ичдэг байхгүй юу. Тэгэхээр тал тоосхны төлөх хэрүүл зарга шийддэг ширээ сандлын бугууд хятадын гар хөлвөлж Монголынхон эсрэг ажилдаг амьгүй албатууд эд явч бидний дээдлэх төр биш байх нь. Тэд хэмбэ эд юу вэ гэвэл улсын хурал, засгийн газар, шүүх, прокурор гэх мэт төрийн нэртэй эдгээр нөсөр байгуулгана Монгол улсыг бүрлэгэх зориулалттай дээрээсээ доош ирэмблэгдсэн дотоодын эдийн засгийн алуурчд юм байна. Эдийн засгийн алуурчид маань хамгийн жирийн ердийн татврын байцаагчаас эхлээд сангийн сайд, ерөнхий сайд, Монгол банкны ерөнхийлөгч ийм ирэмблэгдсэн эдийн засгийн дотоодын алуурчд байхгүй да. Гашуун бодогч үнэн энэ зүйлийг Монгол мэргэд одоогоос 10 гаруй жилийн өмнөөс анхааруулж ард түмний айс аюулаас сэрэмжлүүлж байсан байна. Хэрвээ ард түмэн эдгээр мэрэгдэн эртнээ сонсож нектар хүрээлсэн бол ийм их хор хохирол амсалгүйгээр үүнээс арай өмнө төр улсаа төвхнүүлж түмэн олноо инхжүүлж болох байжээ. За тэгвэл Монголыг жинхэнэ аврагч таас нь хөндийрүүлж ийм их дороотол түргсэн эцсийн буруутан хэн бэ? Монголын төр түмнийг соён гэгэрүүлж айс аюулаас сэрэмжлүүлэн нүүрлэдэрсэн гаслангаас гэтлэхнэ гээд авралын дээд оронд нь дэрэгдийн бурхан болж залраад өргөл мөргөлийг нь хүлээн авч итгэл бицрэрлийг нь хүлээсэн лам хуургийн чуулган. Өнөөдөр учраад байгаа энэ их гаслангаас Монголын төр түмнийг яагаад урьдчилан сэргийлсэнгүй вэ? Одоо нэгэнт нүрлэдэрсэн энэ их гамшигаас тэд Монголын төр түмнийг яаж авран гэтлэх хүмүүс вэ? Өөрсдөд нь итгээд хувь заяагаан даатгаад сүслээд ирсэн сүсгтэн олныхон төлөө тэд энэ өдрийг хүртэл юу хийж ирв? Эцсийн мөчид энэ асуудал хөндөгдөн яригцэл таарна. Энэ тухай яриаг түр хойшин тавиад өгүүлсэн. Цаг хугацаа хамгийн үнэнд шүүгч юм болохоор цагийн ирэхээр худал үнэнд гүйцэгдэж 10 жилийн өмнөөс эх орончдын анхааруулж сэрэмжлүүлж байсан бүхэн цаг хугацааны шүүлтүүрээр шүүгдэж хөдлөшгүй үнэн болох нь бодит амьдралаар батлагдлаа. Төрийн ажилт нартай дотоодын эдийн засгийн алуурчид хятадын гар хөл болсон амьгүй албатуудыг Монголын ард түмэн нуруунд дээрээс сэгсэлж унахаас өөр аргагүй төрлөө. Монгол хятадын колон болжээ. Албисаар чимээгүй болжээ. Энэ бол өнөөдрийн шүүхийн шийдвэрээр бүр нь нотлогдлоо. Ийм улсуудад бид нар татвар төлж хувцас өмсгөж цалингаа өгөх шаардлага байхгүй. Бид нар өөрсдөө маш хэцүү амьдарч байгаа. Тийм ээ? Сарын цалингаараа бид нар сарын тэтгэврээр бий болоод ахмад шүү дээ. Сарыгаа тэтгэврээр амьдрахад бид нар үйлээ үзэж байна. Өнөөдөр юмны юу болцсон байгаа вэ? Тийм үү? Тэгэд эдгээр ийм гимгүү хүний төлөө ингэж их хөрөнгө зарцуулж, ингэж их өдөржин хуралдаж цалин авч сууна гэдэг бол зөвхөн татвар төлөгчдийн мөнгөөр хятадын захиалгаар Монголын ард түмнийг доромжлоо сууж байна. Нөхцөл байдал ийм тодорхой байхад дахиад бид тэдэнд хувь заяагаан даатгах уу? Мэдээж үгүй. Тусгаар Монгол улсаасаа нүүр буруулан хятад урвсан эдгээр урвагчдад дахиад хувь заяагаан даатгах усан тэнэг монгол хүн одоо нэгч байхгүй. Тэгвэл цаашдаа ард түмэн юуг төр хэмээн дээдэлж Монголын ард түмэн хэнд хувь заяагаан даатгах вэ? Энэ тухайд Монгол улсын иргэн миний үзэл бодол ийм буюу. Үүрэг хариуцлага дагаж эрх мэдэл ирдэг болохоор хятадын өмнө үүрэг хүлээсэн энэ засгийн газар улсын хуралд Монголын хувь заяаг шийдэх эрх мэдэл төвч байхгүй. Анхаар! Урвагчид Монголоос зайж! Урвагчид Монголоос зайж! Урвагчид Монголоос зайж! Урвагчид Монголоос зайж! Монголын газар шороо, Монгол оршихуй, хөх орд Монгол хүнийхэн халдашгүй дархан байдлыг халуун амаараа батлан дааж, өөртөө өндөр үүрэг хариуцлага хүлээсэн
Өргөн түмэндэн андгаа тангаргаан өргөж, үйлсэн мөнх тэнгэртэн даатхан мэдүүлсэн тусгаар тогтнол хөдөлгөөний эхнийг миний бие, миний дээдлэх төр хэмээн үзнэ. Тиймээс мөнх тэнгэрийн зарилгийг машид бишрэнгүүгээр тосон авч, халдашгүй дархан цаазаан батлан буулгасан хүчрхэг Монгол залуус таан итгэж хувь заяагаан даатгах хүсэлтэй байна. Учир нь тэд бол Монголын хувь заяа гартаан атган боссон Монгол улсаа өндөрт өргөн мандуулж чадах турах тусгаар Монгол улсын жинхэнэ эзэд билээ. Угаасаа хувьсгалыг залуусал хийдэг. Энэ бол эртний нас. Ухааны эрен жагссан, биеийн хүч нь хансан, сэтгэлийн эрчим нь ундарч очноон гихүүлдэг, бодлын охин оргилж санснаа гүйцэлдүүлдэг. Ийм л идтэй шидтэй нас. Тиймээс л залуус ид шидийн гэмээр эр бусын хүчээр орчлон хорвоог хувьсган өөрчилдөг байна. За тэгвэл тусгаар тогтнол хөдөлгөөний тэдгээр Монгол залууст орчлон хорвоог хувьсган өөрчилж чадхуйц ид шидийн хүч бий юу? Байна гэдэг магадлалыг миний бие дараах байдлаар гаргана. Худал хуурмагт ингэтлэн сөгдсөн улс орноо хувьсган өөрчлөхөөр боссон залуус юун түрүүнд өөрсдөө үнний туг нь байх ёстой. Энэ шаардлагыг хангаж чадсан Монгол залуусын нэг тодхон төлөөлөл бол яа харахгүй халуун цус нэрээр ард олондоо хүндлэгдсэн тулах хэмээх энэ залуу гэдэгтээ маргах хүн төдийлөн өгөөл болов. Үнний ташуур юм байна. Үнний хүч гэж байт юм байна. Үнэн зүйлийн хүч. Дээрээс нь зөв явах юм бол зөөлөн замбуулан гэдэг. Тийм үү? Үнэн бол өхөр тэргээр туулааг үснэ гэдэг. За тэгвэл үнэнгийн барь. Үнэн байна. Бидэрт ард түмэн байна. Дээрээс нь зөв яв бол зөөлөн замбуулан гэдэг. Тэгвэл зөвхөн хүч, хоёр хүч нэмэгдэж штэ. Одоо тэгвэл энэ дээрээс ирсэн тэнгэрийн зарлиг бидэрт угаас уламжилсан байсан. Тэгвэл тэрийгээ сэргээ. Ингээд гурван хүчийг нэгтгэж байгаад энэ ташуураа барьж байгаа. Тэр энэ гурван хүчээр энэ хүмүүстэй. Энэ хүүхэд 10 хэдтэйгээс л ард түмнээ соён гэгэрүүлэхийн төлөө сайн муу хэлэгдгийг эс сайхран шатан буцалсан. Гэхдээ энэ бол энгийн л байдаг л зүйл. Үүнд орчлон хорвоо хувьсган өөрчилж чадах ид шидийн хүч юу байна гэвэл энгийн үнэнд шидийн хүч оршиж хэний читгэмгүй ялгуулсан ялалт байгуулдгийг ид шидэл гэж нэрлэхээс өөрөөр нэрлэх боломжгүй амжилтыг бүтээж эрен дамнан дуурсах алдрын оргил дүрдгийг баатарлаг өвгдийн түүхэн замналд нотолдог билээ. Бидний өвөг дээдэс толгойтныг бүхийлгэн тоогтныг сөгдүүлж ертөнцийг байлдан дагуулахтаа энгийн үнний шидийн хүчээр л тэр Европ улсын амжилтанд хүрсэн түүхтэй. Учир нь талын монголчууд өөрсдөө туйлын үнний баталгаа юм болохоор үнэн гэж итгэгдсэн номлогчдыг нь үнний шүүлтүүрээр оруулж иддээ шидтэйгэж шүтэгдсэн бурхан шүтэнтэй нь тэнгэрийн мэдлэр зөвшөлдсөх замаар тухайн улсын хүн ардыг байлдан дагуулж улс гүрнүүдийг засан тохинулсан байдаг. Тэгвэл тэр дүүх энэ удаадаж давтагдаж үнэн гэж итгэгдсэн шашин номынхантай манай залуус тэнгэрийн мэдлэр зөвшөлдсөн тэднийг үнний шүүлтүүрээр оруулах замаар уруудсан улс орноо засан тохинулах он цагийн тохиолболджээ. Үнний үлгэр дуурайллыг биетээр үзүүлж, үнэн чин замналыг бодтоор харуулах домогт Монгол эрсээрэн удирдуулаад энэ цагийн монголчууд бид үнний хүч, зөвийн хүч, тэнгэрийн зарилгийн хүчийг даяар ертөнцид тунхаглах нь байна. Монголын ард түмэн Монголынхаа хувь зээний эзэн байх ёстой. Газар шорооныхоо төлөө бол гал үндэстэн холбооныхан бид нар ямагт одоо тууштай тэмцэж ирсэн. Цаашдаа ч гэсэн тууштай тэмцэх болно. Яагаад тэгэхээр бол бидэнд бол мөнгөний сонирхол байхгүй. Бид бол бидний амь нас, бидний бол амьдрал бүгд эх оронтой мань холбоотой. Эх орныхоо төлөө өдөө тэмцэнэ. Эх орныхоо төлөө явна. Энэ байдлаас эргээд харахад яа харахгүй энэ галын зуутын домгийг миний хувьд тэр амьлуулсан хүчин зүйл нь бол энэ төр төсний онлын багшаа бараадсан энэ гал үндэстэн холбоо болол яа харахгүй байна гэдэг зүйлийг энэ дээрээс мөн харж байна. За тэгэхээр энэ 2010 онд гал үндэстэн холбоо одоо ингээд улс орн болохоо байлаа. Одоо бид хөдлөхгүй л бол болохоо байлаа гэд ингээд онлын багш тэрэ ирэхэд 2018 онд хөдлөх юм аа. Яагаад гэвэл энэ бол хөдөлгөөн дээр хөдөлдөг хөх монголчууд нэг хөдөлсөн байхад орчлон горонгоор нь эргүүлдэг юм аа. Түүхийн хүрдийг эргүүлдэг юм аа гэдэг зүйлийг хэлээд ингээд хөдөлгөөн дээр хөдөлдөг хөх монголчуудын хөдлөх цаг нь 2018 он гэж 10 онд хэлж ирсэн байгаа юм. За тэгэхээр монголчууд урьдчилж мэдээ тосож бэлдээ тест таван туулдаг, тест магад гардаг. За тэгэхээр зэрэг ингэж урьдчилж мэдсэн их багш төр төсний 6 зурхайн дагуу те номын дагуу багшаас шавьд уламжилсан тэр уламжлал ёсоор энэ зүйлийг дуулгасан. Ингээд 2017 дахиад жил төм хөдлөнө гэж байдгийг. Энэ бол гал дахиад жил дохио үзэгдэнэ гэж байдаг юм аа. Ингээд 2018 онд нохой жил ноёд хөдлөнө гэж байдгийг. Ингээд 2017 18 онд бидний хэмтийн нутагт эзэн хааны нутагт илгээж байсан бол 2019 онд за энэ
дэргэдийн бурхан болоод байж байгаа энэ хүмүүс үнэхээр буян гэж ингэж буруу ном номлож нүгэл номлож ингэж 10 цагаан буян гэдэг энэ энэрэнгүй ёсыг зааж зан олондоо те энэрл нэгүслэр хамгийн элбэн тохиолох энэ ур чадварыг нийт ард түмэндээ сүсгтэн голондоо эзэмшүүлэх ёстой энэ хүмүүс нүглийг буян гэж буруу номлосноосоо болоод ингээд ханашгүй шунлыг буян гэж номлоод ингээд шунлын боол болсноосоо өнөөдөр харь газрын өмхөн элэгтний мэдэлд Монгол ингэтлэн сөгдсөн энэ байдал бий болоод байгааг үүнийг ил болгон олонд дэлгэ гэдэг зүйлийг 2019 онд одоо энэ төр засны онлын багш банзрагч багш маань шашнаан буруу номлож байгаа гандан эдийн лам нарын үйл болоод энэ шашныг мэдэх мэдлгүй байгаа энэ ийм төр байж болохгүй гэдэг зүйлийг илтгэж хэвлэлийн хурал хийсэн байгаа. Сүүлийн үед одоо энэ хятад улсаар одоо манай шашнаар тоглоод ерөөсөө болохоо байсан. Одоо ингээ манай шарын шашин чинь үндсэндээ хятадын коммунист намыг одоо дагаад орцсон. Манай хамаг том хамбал нам нар бүгдээрээ одоо үүнийг дагаж ороод хятадын одоо нам төрийн ажилтан болоод хятадын үндсэн сурталчилгын ажилтан болоо явж байгаа шүү. Энэ бол манай улсын одоо хуулийг одоо ностой зөрчиж байгаа. Шашны төрөө дээдлэнэ гэж ярьж байгаа энэ хуулийн 4-1-т тэгэхэд одоо энэ хятадыг одоо дагсан нөхдүүд бол энэ өөрийнхөө төрийг дээдлэхгүй хятад улсын төрийг дээдлэх юм байдал орчод байгаа. За 4-3 тал одоо энэ сүм хэдийн дотоод үйл ажиллагаанд төрийн байгууллага албан тушаалтан оролцож болохгүй гэсэн байгаа бол хятад улсын одоо энэ төрийн байгууллага албан тушаалтууд манай шашны үйл хэрэгт оролцдог болсон шүү. За 4-4 тал одоо үндэсний аюулгүй байдалд аюултай бол энэ үйл ажиллагаа зогсоо гэсэн байгаа. Үүний дагуу одоо хятадыг дагаад байгаа янз бүрийн буруу одоо энэ үйл ажиллагаа явуулаад байгаа нөхдүүдийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй байна. За 4-4 тал одоо үндэсний аюулгүй байдалд аюултай бол энэ үйл ажиллагаа зогсоо гэсэн байна. Үүний дагуу одоо хятадыг дагаад байгаа янз бүрийн буруу одоо энэ үйл ажиллагаа явуулаад байгаа нөхдүүдийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй байна. Үндэсний аюулгүй байдал занал хийлсэн, хууль зөрчсөн, уг аюултай үйл ажиллагааг зогсоохын тулд яах вэ? Оюутлагыг цахилгаан станц барьж одоо Монголоос хангах гэж байгаа гээд маш олон төрлийн сайн сайхан ажлуудыг хийж байгаа. Тэгээ нэгэн одоо 5 дахин илүү орлого гарах юм байна. Тэр мэтийг одоо энэ ард түмнийхээ ажил хөдөлмөрийн байрыг бий болгоо. Ажилтай хүн завгүй болно, мөнгө цаастай болно, хөдөлмөртэй хүн чинь багтмаар шүү дээ. Тэгэж мөнгөтэй болно баяжна гэдэг ямар шашин байхгүй шүү энэ дэлхийд дээр. За тэгвэл 2020 онд Чингисийн төрөө мандуулъя. Тэгэхгүй бол энэ саарл ордны нөхдүүд буй бүгдийг хамгийн цөлмөгч энэ хар хүчин болж ажиллаад байна. Үүний эсрэг бид нэр энэрэнгүй ёстой, энэрэнгүй сурталтай эзэн Чингисийн хаан төрийг байгуулах ёстой гэдээ ингээ гандандаа хандсан ээжүүд та нараас одоо бөө найдлага байгаа ерөөсөө. Одоо ийм Чингисийн төрийг мандуулах номын хурмыг хийн гэж ингэж ийм бас дахин бичих өгсөн юм байна. Ер нь бол үндсэн хуулийн бусаргаар төрийн эрхийг авах гэсэн нэг ийм одоо үндсэн хууль зөрчиж байгаа, халдж байгаа юм байгаа. Одоо бүр гандан бариуд болно. За тэгвэл гандан үнэхээр язарсан гэсэн үг. Багшаа. Ямар ч багшаа. Одоо гарда. Чойжом цамбгаа. Та нар намайг авраач. Үнэхээр та нарыг бидний устгах гэдэг Монгол хүнийг устгах гэж байна. Би өөр хэд хандах юм. Ингээ гандандаа хандсан ээжүүд мөн гандандаа туугдж зэрэг цагдаагийн хүчээр даруулсан ээжүүд эцэстний яасан бэ гэхээр дахиад л мөн Монголын төр засны багш банзарч багшийг бараадсан байдаг юм аа. За ингээд банзарч багшийн сургалтандаа суугаад ингээд явж байсан бид бүхэн одоо энэ 2022 онд Тэнгэрийн зарлиг бууж, мөнх тэнгэр бурхад сахиус нарын зарлиг бууж, ингээд багш маань зарлагийг цааз болгон баталгаажуулсан байгаа. Бид нар тусгаар тогтнолоо хамгаалахын тулд бид нар цаас тунхалсан шүү дээ. Өөрөөр хэлбэл ямар цаас тунхалсан бэ гэхээр Монголын газар шороо, Монгол хүн, Монгол оршихуй бүр халдшгүй дахин бат байна гэж. Хэрвээ энэний эсрэг хингуай хөдөлсөн, хингуай чигний эсрэг хөдөлгөл юм бол
бид нар мөнх тэнгэрийн хүчиндор арсалтан тэмцэх болно гэж. Энэ цаазын эсрэг хөдөлсөн хингогч бид дайснаа гэж үзэж мөнх тэнгэрийн хүчиндор арсалтанд тулах болно гэдгээ тунгаглан зарласан болохоор одоо миний хувьд бол энэ бүх байдлыг дэлгэж одоо энэ өнөөдөр та нар энэ өнөөдөр 6 сарын 14-нд Бурхан багшийн их дүүчин өдөр гэж онцгойлон тэмдэглэх гэж байгаа бол үнэхээр үүгээрээ буйныг хотолжуулган болох гэж байгаа бол одоо энэ цаазын дор нэгдэж энэ тунхаг хүчийг төм олон түгэж ингээд эв нэгдлээ ингээд зарлагын үнэн тулгагдсан энэ замыг засах зарлаг дээд тэнгэрээс суув зарлагын үнэн зөвлөж цаазын үнэнд итгэмжлэн эвлэлдэх цаг ирлээ зарлагыг цааз батсуулж цаазыг эв нэгдэл газарт буулгана. Ингээд энэ цаазыг эв нэгдлээрээ газарт буулгаж ингээд зон олноо хаан эвийн хүчийг зангидах энэ үеийн төлөө та бүхнийг нэгдээч гэдэг зүйлээр уриалж байна. Миний зэдүү гэрээсээ гараад явахдаа их орныхоо төлөө үсэн бууруулалтаа тэмцсэн мөнхөг тэнгэр минь ивэх болтугай гэж хэлээд гарсан. Энэ дээшээ тэнгэр бол доошоо газар хатуу байна. Одоо яах вэ? Одоо яах вэ? Хэлээд. За мөнх хоёр ингэж хэлээрэй гэсэн шүү. Гадаа байгаа улсуудад монголчуудад надад ямар ч ял өгсөн би үзэл бодлоос ухрахгүй. Өөрийнхөө энэ байр суурийг бол бат хамгаалнаа. Тэгэхээр Монгол улсыг бол мөнх хөг тэнгэр ивээсээр бай холно. Тэнгэр нурчаагүй байна. Газар гүнзгий ирчээгүй байгаа цагт миний энэ үзэл бодол нэгэн цагт ялна. Энэ бол цаг хугацааны асуудал болохоос биш би буруутан биш гэдгийг энэ ард түмэнд хэлээрээ. Гадаа байгаа улсуудад бүгдэнд нь хэлээрээ. Миний гэр бүлийнхэн бол надад ямар ч буруу гэдгийг хамгийн сайн мэдж байгаа улсуудаа тэдний төвчээртэй хатуу төсөлтэй бай гэдэг үгийг хэлж өгөөрэй гэж хэлээд хамгийн сүүлд ийм үг хэлээд гараавсан шүү. Ташууран аван морд цгой тамга цаягаан бэхэлцгээе мандах нарны зүг магад байснаан дарж манлай заягаан баталцгаая. Гэхэд галын зот цэрэг Монгол улсын тусгаар тогтнолын төлөө урвахгүй өөдлөх хаваас одооноос өөдөл мө өндих хаваас одооноос өндөй мө бадар хаваас одооноос бадар юу Монголын төлөө цохилох молцог зүрхэн чангалын мөнхийн заяандаа тогтох мөн чанарыг олъё галын зот бэлээ. Уухай Монголын ард түмэн ялан галын дөл өөдөн хурай хэмээн гурван та уухайлсан гэдэг. Чигтээ Монгол амьд шүү. Хураа!